гаргал нар мандаж хашаад сумын бас нэг шинэ өдөр эхэллээ. Хорхон насндаа дэлхийн авраг хэмээх эрхэм хүнтэй цолыг хүртсэн Соронзон болдын Баццэг энэ сумаас түрэн гарсан. 3000 гаруй хүн амтай хашаад нутгийнхан энэ өдрүүдэд нутгаасаа гарсан аврагдаа зориулан наадам зохион байгуулсан. Энэ жилийн Ахмадын баяртай давхцуулан хашаад сумынхан Баатраа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн бэсрэг наадам зохиосон. Наадамд Монгол улсын даян авраг гэлэг жамцын өсөх баяр хүрэлцэн ирж нутгаасаа төрсөн дэлхийн аврагад амжилт хүссэн. Хүний амьдралын сайхан бүхэн гэрэл зургийн агшнаа мөнхөн үлддэг. Аав ээжийнхээ хүзүүгээр тэрсэн балчиржаал 10 жилийн дөрсгүйхэн хүүхэд анхны хайр, хорим, амжилт гаргасан мөч гэд хүмүүс бидний сайхан дурсамж бүр гэрэл зургийн хаснаа буудаг. Манай 18 зураг нэвтрүүлэг энэ л сайхан дурсамжаар өнгөрсөн гэрэлт мөчүүдээр тань үзэгчдтэйгээ хамт эргэн аялуулж байгаа юм. Бид 18 зураг нэвтрүүлгийн анхны зочноор дэлхийн авраг Баццгийг оролцуулж байгаа нь учиртай. Сар гарын өмнө болсон дэлхийн авраг шалгаруулах чөлөөт бүхийн 42 дахь удаагийн тэмцээнд төрүүлж Алтан Соёмбот далбаагаа Москвагийн тэнгэрт өргөсөн түнд Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж Гавьяа Тамирчин хэмээх хүнтэй цол олгосон. 35 жил тасраад байсан медалийн буйхааг залгуулсан Баццэг Монголын ард түмний хайртай охин болсон. Нэвтрүүлгийн Баатар Соронзон болдын Баццгийн гэрийг үзэгчтэй харж байна. Монголын анхны эмэгтэй чөлөөтийн дэлхийн авраг энэ л нутаг усанд төрж энэ гэрт хүмүүжсэн. Бид нэвтрүүлгийнхээ зураг авалтыг Баццгийн төрсөн гэрт нь хийхээр төлөвлөсөн ч бэсрэг наадамд оролцож баяр хүргэхээр холоороос ах дүүнэр нь нэрэн Баатрын гэр ёстол хүлгэшгэх зайгүй байлаа. Тэдний хашааны гаднахыг эгээтэл машиныг зогсоол гэж амдармаар байв. Ирсэн гижтийн хүл дагцсан Баццгийн ээж оюун эрдэнэ охиноо авраг болсон. Төрлөх сумын иргэдэн наадам зохион байгуулсан ихэд баярлаж байгаагаа бидтэй хуваалцсан. Гэртэн зураг авалт хийх боломжгүй болсон тул бид аврагын суралцаж төгссөн сургуулийг нь зорьсон. Дэлхийн авраг болсноос хойш их завгүй болсон. Үнийг хэлэхэд жоохон ядарч байна. Гэхдээ Монголын ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж байгаа болохоор ядарч байна гэж хэлвэл алдас болно. Улам их хичээж илүү сайн амжилт гаргахын тулд хичээндэ гэж сургуулийн хугацаанд Баццэг ярьж байлаа. 80 хүүхдийн дотор байртай тав хийсэн энэ дунд сургуулийг авраг 3 жилийн өмнө төгссөн. Үзэгч таны харж байгаа энэ ангийн 2 дугаар салааны 3 дугаар ангинд Баццэг суудаг байжээ. Дэлхийн авраг болсныхан дараа түүний зургийг суралцж байсан ангийнхан хамт самбарын дээр байрлуулсан байна. Сайн бацгаана үзэгчдээ 18 зураг нэвтрүүлгийн анхны дугаар үзэгч танд хүрч байна. Манай нэвтрүүлэг мань Архангай аймгийн Хашаад сумын 10 жилийн ахлах дунд сургууль дээр ирээд байна. За нэвтрүүлгийн Баатар Монгол улсын Гавьяа Тамирчин дэлхийн чөлөөт бүхийн авраг Соронзон болдын Баццэг орж байгаа юм. За энэ анги бол манай дэлхийн авраг Баццгийн сурч төгссөн анги. Яг энэ ангийн энэ ширээн дээр яг энэ судал дээр одоо ингэж төгссөн байгаа. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Та нарт бас энэ өдрийн мэндийг хүргэе. За манай 18 зураг нэвтрүүлэг бол үзэгчдэд нэрнээсээ эхлээд ойлгомжтой байх. Тухайн хүний хамгийн амьдралын сайхан бүгд гэрэл зургийн хайснаа мөнхрөн үлддэг. Тэр үлдсэн сайхан бүгдийг эргэн сануул үзэгчдэд дурсуулахад манай нэвтрүүлгийн гол зорилго оршиж байгаа. За хоёулаа яриагаа өчигдөр болсон бэсрэг наадмаас эхлэе л дээ. Өчигдөр Хашаад сумын ард олон манд танд хүндэтгэл үзүүлээд бэсрэг наадам зохион байгуулсан. Мөн энэ нь Ахмадын баяртай давхцсан. Тэгээ орой өөрөө Ахмадуудаа хүдээж авч хүндэтгэл үзүүлсэн. Бэсрэг наадмынхаа талаар ярихгүй юу? Өчигдөр Хашаад сумын ард иргэд минь намайг хүлээж аваад надад зориулж бэсрэг наадам хийсэн. Цаг агаар сайхан ард олон маань цугларсан настангууд маань ирээд сайхан наадам хийсэн. Хамгийн биднийг ч гэсэн ирэхэд харж байгаад хүн болгон нүдэнд баярын оч гээгээл авраг дэлхийн авраг манай сумаас төрсэн анхны эмэгтэй авраг болсон 35 жилийн дараах аврагыг залгуулсан гэл үнэхээр баяртай сайхан байсан. Сайхан наадам болж өндөрсөн. За наадамд маань 32 хүчит бөхчүүд барилдсан. Төрөмтлсөн бүх маань улсын начин ганхүү та хоёрыг хамаатан садна гэж сонсон л та. Тий хамаатан манай өвөө ганхуухийн аав хоёр нь ах トゥ хүмүүс байд. За хоёулаа яриагаа энэ удаагийн дэлхийн аврагт оруулаа тий. Үнэхээр энэ жил 2010 оны хувьд чиний хувьд их онцлогтой жил болсон баг. Тэр тэлгүй яг уу мэдлэн дэлхийн аврагын тэмцээнд орж исэн. Тэг ямар медальт хүрэх боломж л байгааг бол тээ. Тийм сайн барилдаж чадаагүй. Энэ жил харин алдаагаа засаад сайн барилдана гэж бодож явсан. Урд жилдээ бодоход ер нь харьцангуй олон орон орсон шүү. Манай эжийн 22 тамирчин орсон.
нэлээд хүчтэй хүмүүс орж ирсэн байсан да. Олимп дэлхийн аваргууд ер нь дэлхийгээс би л ганцаараа медаль аваагүй байсан баг. Манай зоонд надтай барилцсан хүмүүс бүгд л дэлхийн аваргын медальтай, олимпийн медальтай тийм л хүмүүс. Тэднэртэй барилдаж чи сүрдэжсэн үү? Ер нь өмнө дэлхийн аваргад орсон байсан болохоор бас гайгүйсэн. Гэхдээ чи ганцаархнаа медальгүй байсан гэдэг талаар ер нь айжсэн үү? Тийм юм ч бодоогүй л дээ. Сая Монголд ирээд бодож байхад тийм байсан. Ер нь барилдахдаа нэг хүмүүнээс айдгүй л дээ. Хинтээ чамаагүй л барилдаж. Алтын төлөөх барилдан бол хамгийн чухал байсан баг. Сэтгэл зүйн хувьд өмнө нь яг ямар байсан бэ? Алтын төлөөх барилданд өмнө нь тамирчин, хятад тамирчинд ялагдсан байсан шүү дээ. Хятад тамирчин бол өөрөө чи ялна гэдэгт итгэл төгс байсан баг. Тийм намайг яг сарын өмнөдөө нэлээд хол хожиж байсан. Би тэгээд дахиж хожигдно гэж юусоо бодохгүй байлээс. Заавал ч хожно. Өөртөө итгэлтэй байсан доо маш тайван тэгээ өөртөө итгэлтэй байсан. Үнэхээр сайхан байсан л да Монгол улсаас анхны эмэгтэй авраг төрлөө 35 жилийн дараах тасарсан медалийг залгуулаа гэдэг. Яг тэгээд медаль авсны дараа их авраг асаши руу давагдорж Монгол хүний хайртай авраг нь өөрийг тань мөрөн дээрээ суулгаад явхад нэлээд олон хүний ер нь сэтгэл нь хөдлөд бүр ингэж нулимсан цэйлгэнж ийсэн шүү. Яг энэ хүчтэй өрт чи ямар байсан? Би санаандгүй л тэгээ шагналаа авчаал шагналын тавцан дээр зогсож исэн чи юу ч мэдээгүй л дээ. Гэг үнтхэн гарч ирээл тэгээ баяр хүргэе гэж үнсчээл мөрөн дээрээ суулгаа аваа явсан. Сэтгэл маш сайхан байсан, өндөр байсан. Алтан Соёмбот далбаагаа мандуулаад төрийн дуулаа ихшэглүүлнэ гэдэг бол тухайн тамирчин хүний үнэхээр жаргал байдаг баг. Яг тухайн хүмүүсд юу гэж бодогдчихсэн их олон хүмүүс хилтгэл юм байлээ л дээ. Яг ингээд ганцхан агшинд их олон юм бодогддог. Аав ээж төрсөн газар ус утдаг тий. Анхны хийжсэн дэвчээгээд танд өөрт чи юу бодогдчихэ? Би дөвчин багшаагаал бодож ирсэн да. Намайг давагдорж аврах энэ төр мөрөн дээр суулгаад тэгээ аваа явж ирсэн. Хүмүүс өргөцсөн тэгээ явж ирсэн. Тэгсэн чинь багш маань нилээ холж зогссон. Над дээр ирж чадахгүй. Тэгэхээр багш дээр хамгийн түрүүнд очимоор л байна. Тэгвэл авраг байсан Баццэг нь багтаа ямар хүүхэд байсан бэ? Ер нь жоохон багтаа хэр хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Багтаа ч их зүггүй хөдөлгөөнтэй хүүхэд байсан шүү. Хамаатнуудынхаа үе тэнгийнхаа банд нэртэй барилдана. Ямар шартай. Тийм хүүхэд байсан. Тэгээ ер нь л бүгдийг давдаг. Тийм л хүүхэд байсан да. Ер нь багасаа л их тодорцсон байсан юм биш үү, тийм ээ? Энэ зургийг хоёулаа хараад энэ бол нэлээд жоохны зураг байх шиг байна тий. Одоо яг үзэгчтэй харуулъя. Энэ дээр одоо яг хийх юм байна вэ? Энэ баруун гар талаас танаа хамгийн баг дуу юу тийм ээ? Тийм манай хамгийн баг дуу одоо 7 дугаар ангид сурдаг. Яг миний дэдлийн ааха. Хоёр насны зэрэгтэй. Өө за. Задлаж барилдаж тэгэл юм гэсэн. Нэрээс ах нарын найзуудтай тоглож өссөн. Ааха. Энэ чиний төвчөн байгаа хүүхэд 40 нөө? Энэ манай ээжийн төрсөн дүүгийнхэн банд. Манай дүүгээс нэг ах, нэг насны ах. Энэ зураг дээр Баццэг хэдэн настай байна? Энэ ч одоо 10 маруутай л байсан баг та. 10 маруутай л байсан баг. Ер нь нийлээд зурган дээрээс харахад их тийм иршүүд, ирэмгий, зоригтой ер нь харагдаж байна. За, одоо ингээд 10 жилд орсон Баццэг. 10 жилийн Баццэг. Энэ нэлийн дунд үеийн зураг байна тийм ээ? Дунд ангид орсон. Энэ 5 дугаар ангид ороод 6-ад орох жил ахуулсан зураг юм уу? Үед чи ер нь бөхөр хичээлж эхэлсэн байлаа. Энэ үед ч одоо барилж барилдах талаар юу ч мэдэхгүй. Эхлэх байсан да. Зурган дээрээс харахад бол бас л нэлээд ирэмгээд ач. Ер нь багын их иршүү тийм ирэмгийн төрхтэй байна л да. Сакс өлвөл их тоглодог. Тэгэл их шартай тийм юмыг тий хийвэл заавал ч хийн гээл болгоно гэж зүтгэдэг нэг тиймэрхүү зантай л. Тамирчин хүний магадгүй хамгийн гол чанар байх л да. Энийг заавал ялна, дийлэн, тэ төрүүлнэ гэсэн. Тий, тамирчин хүн болгон чинь л яг барилдахдаа би хожин ялна л гэж бодож байгаа юм чинь тий.
Сакс гар бөмбөгийн секцэнд явдаг байсан авраг нэг л мэтгэд бүхний спортод татагджээ. Бүх өөр хичээлийг дондуу багш дээр хэдэн удаа очиж хөөгдсөний эцэст багш нь түүний ууггүй зан гүнэлж секцэндээ оруулжээ. 3 удаа хөөгдөн байж орсон шавь нэг их удалгүй аймаг, улс, Аз тивийн тэмцээнүүдэд оролцож амжилт гаргаж эхэлсэн байна. Хэдвэр ингээс ер нь эхэлж бөхөр хичээлэж эхэлсэн бэ? Хэдэн настайгаас? Анх дондуу багш дээр шавь орж байхад өмнө нэг манад өгсөн ярьцсан дээр дурдсан байсан л та. Бөхөр барилдах гээд очихт нь баг 2 удаа хөөж 3 дахь дээр навсан. Чи ерөөсөө сакс болболоо хөө гэжсэн гээд. Тий, би сакс булбулын секцэнд ороод бас нэг 2-7 өглөө унжсэн. Тэгээд манай ангийн одоо энэ охин байна да. Энэ охин бүхний секцэнд явж байгаа гэдээдсэн. Тэгээ нэг өдөр бен тамир орох гээд сургуулийн заал руу орсон чинь тэр дэвжэн хураагаагүй дэлгээтэй байсан. Тэгээ энэ охинтой ноцолцсон чинь би дийлээдсэн байхгүй юу. Тэр нэрээсээ барилтыг гэж бодоод донд багш дээр очиоггүйсэн. Тэгэхээр донд багш яаж хүлээж авсан? Би өндөр нэг тиймэрхүү хүнд бол барилтна гэж харагдааг байх л да. Өндөр л охин байсан. Тийм болохоор чи сакс уйлуулаараа яваа гэдэг. Намайг ерөөсөө авахгүй байгаадсэн л. Тэгээ бүр авахгүй байх тусам тэгээд яагаад очичв? Хэдэн удаа ер нь гойсон бэ? За 3 удаа л очсон баг. Авахгүй байх тусмал очимоор санагдал. Угаасаа баццгийн ер нь төрлөг зам тий. Тэхгүй байх тусам ямар ч гэсэн дийлэн, яална, орно гэсэн бодлоор. За тэгээд хамгийн анхны ер нь тэмцээнд явж байсан үеэд дурсахгүй юу? Хамгийн анх бөхөр хичээлээд хэдэн сарын дараа тэмцээнд явж хаашаа явж байсан? Хамгийн анхны тэмцээн хүний сэтгэл хамгийн тод үлдсэн баг тийм ээ? Хамгийн анх ч одоо сумда яг 7 хоногийн бэлтгэл хийгээд аймгийн аврах шалгаруулах тэмцээнд явж исэн. Тэгээд тэр аймгийн аврах шалгаруулах тэмцээнд очиж мөнгөн медаль авсан. Тэгэл барилдаж эхэлсэн дээ. Мэдээж ястай их урамшсан баха. Тэг мэдхгүй. Тэр үед одоо өөрийгөө барилдчихна гэж бас нэг тэгж бодоогүй. Зүгээр л явж л байсан. Таны ээж оюун эрдэнэ хэлжсэн л да би бас нэг ярилцлага авч ирсэн чинь анх мэдээж эмэгтэй хүн эмч болохоор охиноо бөхөр барилдана гэхээр их нэлээд дурамчхан байсан гэж. Тэгээд амжилт гаргаад ингээд аймгийн наадмаас мөнгөн медаль аваад ирэхэд нь бол ерөөсөө хорхоо байсан гэд. Анх ер нь хэр их хорж цагддаг байсан. Би ч их зүрүүд бас айштай ч гэх юм уу. Тийм болохоор тий аав ээж маань намайг нэгтэй загинж мөгнөөд идэх. Өөрөө л мэдж байгаа явахтаа гээл тэгдэг. Их хүн хэмжээ мэдээж нөө санаан зовоол эмэгтэй хүүхдийг бөхөр явуулж байхаар арай өөр юмар явуулсантай ирлгээд ээж юм чинь боддог гэсэн баг. Тий хорих нь бол хоржлээсэн. Тэгээд сүүлдээ би бүр нуугдаж явж яваад тэгээ сүүлдээ хорихоо байсан тий. Тэгэхээр шагнал авчрал ирэнгүүт нь ерөөсөө хорихоо байсан байж тээ. Ааха. Яа, хамгийн анхны улсын тэмцээнд оролцож байсан хэдгээр ангид орж байсан улсын аврагт? Улсын аврагт одоо 2006 онд орж исэн. Өсвөрийн улсын аврагт. Тэгээ бас мөнгөн медаль авсан. Гэрэл зураг түүх өгүүлдэг. Зураг бүр өөр өөрийн дурсамжтай. Үзэгч таны харж байгаа энэ зурган дээр Баццэг Тайван улсыг зорж байна. Тус улсад зохиогдсон Азийн аврах шалгаруулах тэмцээнд явахдаа Баццэг анх удаа онгоцонд сууж үзжээ. Анхны удаа сууж байгааг нь мэдсэн дасгалжуулагч оршин. Хөөш нөхөр, суудлын бүсээ чанга бүслэхгүй бол онгоц ундаг юм шүү. Олигтойхон бүслээрээ гэхэд нэрэл онгоц унвал яана гэж айсандаа хөдөлж чадахгүй болтлоо бүсээ чангалж байж. Ер нь чиний яг ингэ сэтгэлд чи үлдсэн те хамгийн хөгжимөлтэй юм уу тэмцээнд явж байхсан үеийн тийм дурсамжуудаас нэг хуваалцахгүй юу? Хамгийн хөгжилтэй ч юм уу эсвэл одоо тийм бүрийн сэтгэлд үлдсэн. Анх нөгөө өсвөрийн Азийн аврагт явж исэн. Онгоцон цоож үзээгүй. Тэгээ Тайван руу явсан ч одоо энэ үедээ зураг ба штэ. Тий. Тэгээ энэ өсвөрт авч явсан багш маань энэ намайг надаар дандаа тоглолдог. Энэ онгоцны суудлын бүсээ штэ. Аха. Энийг сайн чанга уухгүй бол ундгийн онгоц ингээд доош дэшээ ягаад ундаг гэд энэ гизэр бүр амар чанга уяад өгч. Тэр л их санаанаас гардаг. Тэгэхээр нэрэл чангал уухгүй бол унах байхтай гэж бодоод байдгаар нь чанга уйцсан уу? Эхлээд мэдхгүй тэгээ чанга уйж байгаа сүүлдээ нэрээ юу гэж л унах вэ гэж тал. Энэ одоо хэдгээр ангид байсан бэ? Анх Тайванд явхад? 9 дугаар анги байсан юм. Өсвөрийн
50 дуусна нааданд хичнээн хүмүүс оролцож байсан. Тухайд өөрөө ямар медаль авчихсан? Эмэгтэй 8 жинд оролцсон. 8 хүн барилсан. Нэг алт аваад тэгээд 6 мөнгө нэг хүрэл авч ирсэн. Манайхан багаараа юу? А чи юу авсан? Би мөнгөн медаль авсан. 2007 оны Азийн аврах шалгуулалт өсвөрийн тэмцээн биш үү тий? Яа. Бас нэлээд олон тэмцээнд 9-р ангиас амжилт гарсан. За 10-р ангид 10 чи 11 жилээр төгссөн билүү? Та нарын үед чинь 11-ээр төгссөн. Үсрээд 11-ээр төгссөн. За энэ хонхны хоёрын зураг баг шүү. Тэгээ энэ 11-р анги төгсөөд хонхны хоёр хийх үеэр авахулсан зураг байна да. Сүүлчийн хичээл хонхны баяр зугаалганд явсан дурсамжтай мөчүүдийн зургийг харан суусан авраг төгсөөд удаагүй ч гэсэн ангийнхнаа санаж байна гэдгийг хэлсэн. Тэдний анги урлаг, спорт, сурлаг гэд бүх талаараа сургуультай тэргүүний анги гэжээ. Баццгийн ангийн багш нь хаяа ангийнхаа хөвгүүдийг өгөнд орохгүй бол аврагад ханддаг гэж. Яаж, ямар аргаар гэдгийг мэдэхгүй. Гэхдээ л дэлхийн аврагын үгнээс ангийнх нь гардаггүй байсан байна. За манай анги бол сургуультай урлаг, спорт бүх юмараа тэргүүлдэг. Бас гүйцэтгэж авсан анги гэсэн. Тэгээ Баццгийн үед бол айгүй тийм дайчин сурагч байсан да. Анги хамт олонтойгоо айгүй хевсэг, нийтч тэгээд юмд ер нь аливаа юмд их бусдыгаа манлайлж оролцдог. За заримдаа ингээд ангийнхаа хөвгүүдийг загнаад дийлэхгүй болохоор би Баццгтэй хамждаг байсан. Баццг гэж нэг тэрийг хашраагаатахтаа гэж заримдаа их тохиолдол байдаг гэсэн. Яаж хашраах вэ? Тийм бяртай чадaltaй хөхтэй байхгүй юу? Тэгээд юу яадаг гэсэн. Одоо ямар нэгэн байдлаар одоо зоддаг чаашин гэхдээ ер нь бол их хөвгүүд бас эмээлэгдэг байсан шүү. Цэцгийг чинь манай ангийнхаа гонгор гэж хочилдог байсан. Өндөр болохоор нь тэгэл хөвгүүд бол бас нэлээ эмээдэг байсан шүү. Хэдвэр ангийн зураг вэ? Бас улсын авраг байна. Энэ аймгийн авраг шалгаруулах тэмцээн байна. 2008 онд 7 онд явсан юм байна. За энэ тэмцээнээр өөрөө алтан медаль авсан байна. Ер нь нэлээ ингээд анх нөгөө хичээлэлгүй хөөжсэн багч чинь сүултээ ингээд маш хурдан хугацаанд амжилт гаргаад ирэхээр сүлд нь юу гэж хэлжсэн бэ? Мэдээж тохоо үедээ чамайг явуулж исэн. Юу хөөдөө тэгэл хайртай шавнал болсон доо. Хөөгдөж байгаад хамгийн хайртай шавн болсон юм шүү дээ. За 11-р ангид төгсөж хонхны баярын зугаалганы зургийг авч байна тийм ээ? Тий. Танай хэдэн хүүхэдтэй байсан? Манай анги чи 23 хүүхэдтэйсэн 11 төгсөхдөө. Тэгээ Төхний хэд рүү явж зугаалсан. Энэ орхон гол дээр усан дотор тоглолцсон. Танай ангийнхнаас ер нь ингэж тамирчин эсвэл юу болсон хүүхэд байгаа юу? Тамирчин гэвэл би л да ганцаараа. Одоо энэ жил 4-р курсын оюутнууд байгаа. Манай ангийн дарга хорл сүрэн гэж охин. Мойси герман хэлний ангид сурж байгаа. Энэ охин маань 10 жилд байхасаа л сурлагатай охин байсан. Одоо их сургууль дараад ч гэсэн сурлагатай. Бас л ангийн дарга хийсэл явж байгаа гэсэн. Ер нь ангиас их дотн найзалдаг хүүхэд байсан. Дотн найзалдаг найз чи хин бэ? Одоо энэ оюун сүрэн гэдэг энэ охин байна. Энэ Мобиси англиний ангид сурж байгаа. Энэ хорл сүрэн гэдэг ангийн дарга саяны Мойсын герман хэлний ангид сурж байгаа гэдэг энэ охин. Бид гурав их найзалдаг гэсэн. Оо за бүр багын найзууд. 11-р анги төгсөхдөө шилдэг сурагч гэдээ бас нэлээд олон медаль авчихсан байна тий? Тий 11 төгсөх жилээ шилдэг сурагч болсон. Хашаа цомны шилдэг сурагч болсон. Медалууд гэвэл аймгийн авраг, улсын авраг гэл тэмцээнүүд орсон. Тэрний медаль. Ээжигээ танилцуулах уу? Өөрөө чинь хүмүүс үзэгчд маань ерөөсөө яг тэр чигээрээ жижиг хоёр эрдэнэ гэж ярьд юм байлээ. Манай ээж ч одоо даваад оржи оюун эрдэнэ гээд хоёр дахь охин болж төрсөн. Худалдагч мэрэгжилтэй. Ер нь анхангаа хашаа цомын уугуул уу? Тэгээ хашаа цом төрж өссөн. Яг энэ нутагт л байсан. Энэ бүр их сайхан зураг байна л да. Аав ээжийнх нь бүр залууг дүрээрээ л одоо
өөрөө суучих шиг байна шүү дээ. Тэ энэ хэдэн оны зураг бол айл гэр болоод дөнгөж 20 ажсан үеийн зураг уу? Энийг ч би бас нэг сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн 90-ад оны л зураг байна. Би гарцсан байсан. Миний нэг жоохон сууж явах үеийн нэг зураг хамт байсан. Харин тэрийг олсонгүй. Энэ удаа харин нэлээд олон бэлтгэл сургууль ажил гээд бас юу очлаа тийм ээ. Маш их олон хүмүүс ирээд цугласан нэлээд самарсан. Одоо ер нь гайгүй болж байна уу? Одоо ер нь л гайг болж шүү. Сул цаг зав гараад арай л гайг болж. Одоо ингээд хараад ахт бол ер нь нэлээд хэцүүхэн байлаа саяны доног тийм ээ. Олон хүн багшраад залхаж ирсэн энэ бүхнээс. Юу гэж залах вэ тэгэл одоо Монголын ард түмний буян хишгийг тэг хүртэл сайхан хүмүүсийг хүлээж аваад хамт байцгаалаа. Дэлхийн авраг болсны дараа ерөнхийлөх зарлиг гаргаад Монгол Улсын гавьяа тамирчингийн хүнтэй цолыг олгосон. 20 наснда дэлхийн авраг болоод бас гавьяа тамирчин болсон. Тий, одоо энд яг гавьяатын маань гардуулж байгаа зураг байна. Үзэгчтэй одоо ингэж байгаа тийм ээ. Яг юм өчид бол үнэхэр сэтгэл нь хөдлөд архангаас ерөөсөө аав ээж бүгд оччихсан байсан тийм энэ үед. Тий, аав ээж өвөө эмээ бүр өвөөгийн маань ээж хүртэл очсон байсан. Манай буурай эмээ. 90 гарсан сайхан хөгшин байлаа ануухан. Ер нь өөрөө хөгчүүд дээрээ хэр өссөн бэ? Ээжийнхээ аав ээж хоёр дээр л голцоо байсан да. Өвөөгийн эрх охин яг төрийн тэргүүнээс ингэж медаль гарцуулгацсан. Одоо энэ зурагнаас ингэж харахад бол их юм бодож байгаа юм шиг л харагдаж байна да. Төрийн тэргүүн маань над их л олон юм загсан. Тэгэл тэр болгоныг тогтоогоол бодоол. Тэгэл тий. За энэ ямар учиртай зураг байна. Яасан гоё падлааж өмссөн юм бэ? Баццэг урт үстэй байсан юм шүү дээ. Энэ ч одоо 2008 оны шинэ жилээр авахулсан зураг. Замчинд байхдаа. Замчин клубын зураг. Тий, шинэ жил тэмдэглээд клубээрээ секцнийхаа ах эгч нар найзуудтайгаа шинэ жилд багштайгаа тэмдэглээд явж байгаа зураг. Энд чинь гавьяат юу тамирчин их жаргал харагдаж байгаа шүү байна. Өөр ямар тамирчид байна вэ? Энэ гавьяат тамирчин их жаргал гол зогсож байна. Энэ ягаан палачтай болохоор олон улсын хэмжээний мастер Гран-пригийн анхны авраг Наран чимэг гээд ихч маань 72-д барилддаг. Энэ нь болохоор 55 кг хэмжээнд барилддаг Сумья гээд Даранган Бацэнгэлийн охин байна. Энэ ногоон палачтай болохоор Завхны Баян Тэсийн охин Төмөн Цэцэг гээд насан туршид залуучуудын улсын авраг Азийн аврагын мөнгөн медальтай. Энэ спортын мастер охин байна. Урт үстэй нь их гоё зөгтөг байсан биз дээ. Яагаад үсээ таарчих вэ? Их гоё урт үстэй байсан биз дээ. Яах вэ тэгэл эмэгтэй хүн юм чи үс толгоогоороо тоглоно. Тэгээ янз бүр болно тэгэл. Ингээд харсан чинь тамирчид бол танигдахааргүй гоё юу шүү. Дандаа нөгөө нэг юу бэлтгэлийн хувцас эсвэл тиймтэй харсараад палаш таарсан ч үнэхэр гоё юм аа. Баццэг хилчин спорт хороотой холбогдсон бас л сонин түүхтэй. Замчин клуб ирээдүйн дэлхийн аврагыг таних байна. Хэдэн тамирчин орон тооны цомхтголоор халахад авраг тэр дотор нь багтсан байжээ. Энэ саяны дэлхийн аврагаас ирээд хилчин клуб хүлээж авч байна уу тий? Тэгээ хилчин спорт хороо маань хүлээж аваад энэ ямар ч хүнд багштайгаа урд нь алхаж явна. Ард нь манай төвчин багш том нас багш хоёр алхаж. Энэ ямар ч хүн цэргийн хувцсыг сайхан зогтолдоо их эмх цэгцтэй тухайн хүнийг гоё харагдуулдаг. Өөрөө цэргийн хувцсандаа хэр дуртай вэ? Сая дэлхийн аврагаас ирээл өмссөн. Өмнө өмсөж байгаагүй юм уу? Өмнө нь зүгээр 90 хувцс л өмсөж ирсэн. Тийм гоё сүрлэг, цанал гэж авахлаг гоё харагдчихлээ. Өөрийг чинь дэлхийн авраг болсны дараа ерөнхийлөгчийн зарлагаар багшийг тань Монгол Улсын гавьяат дасгалжуулагч болгосон шүү дээ. Энэ дээр хэрвээсэн угаасаа багшигаа гавьяат болно гэж мэдчихсэн л та. Тэгээ өөрөө гавьяат тамирчин болохоор нь бас арай дээшээ юм өөх юм болов уу гэж бодож ирсэн. Тэгсэн чинь хошоо гавьяат болсон. Хошоо гавьяат. Хин чин бүр усанд норчихсон байж. Энэ хаана вэ? Хэдэн онд вэ? Энэ 11-р анги төгсөөд
Хонхны баярын зугаалга хийж өг. За. Ерөнхий шалгалт малгалтаа өгсөн. Багшийнхаа гараас гараал хэрэгчлөөгөө идлээ зугаалж байгаа хүмүүс л байна. Хаана вэ? Орхон голд тоглож байна. Бүгдээрээ ноцолтол орилолтол сайхан тоглож байгаа зураг байна. 10 жилийн төгсөд хэдэн жил болчихв? 10 жилээ төгсөөд 3 жил болж байна. 2007 онд төгссөн. Одоо ер нь ангийнхантайгаа холбоотой байдгүй. Та нар уулздаг уу? Ангийнхантайгаа уулзалгүй яах вэ? Сая манай ангийнхан ирж намайг хүлээж авсан. Хотоос хэдэн хүүхд ирээд хөдөө байдаг хэд маань бас ирээд тэгээ бас хэдүүлээ нэг орой хөрхөн явлаа. За. Одоо ингээд энэ ангийнхаа хүүхдүүдийг хэлэхгүй юу? Энэ дээрээс энэ зурган дээр одоо хамгийн надад нь 2 гутлаа бариад зогсож байгаа охин юм бэ? Энэ Батлам гэдэг охин байна. Одоо яг миний урд энд суудаг байсан охин байна. Одоо яг энэ ширэн дээр. Тий. За. Энэ цаатлын хар хувцастай охин болохоор оюун цэцэг гэдэг охин байна. Энэ цууж байгаа охин болохоор биднээс 2 дүү охин байгаа. Тэгээ та ангид орсон. Тий, өсрээд манай ангид орсон. Мөнх наран гэдэг охин байна. Энэ Туяа гэдэг охин байна. Энэ их авьяастай. Бүжиглэн дуулна гэл. Энэ манай сумын эмчи охин Сэлэнг мөрөн. Энэ Булган чимэг гэдэг охин байна. Энэ охины ээж нь манай сургуулийн бага ангийн багш. Тэгээ та нар багшийнхаа хэр их юу яддаг вэ? Та нар багш руу хэр ааштай бай. Та нар багшгаа хэр их зовоодаг вэ 10 жил байхдаа. Одоо чихийг халууцуулна гэх юм уу одоо. Ер нь хэр сахилгагүй анги байсан бэ? Сахилгагуутахаараа нэлээд сайн сахилгагуутна. Тэгэл өөрсдийнхээ хийх ёстой юм бол сайн хийн. Сахилгагуут нь ч сурлагаараа сайн, спортод сайн гэсэн үг үү? Тий, ер нь юмны л тэргүүний л. Урлагийн өслөн хүслээр ер нь урлагийн хэр авьяастай юу баццэг. Урлагийн авьяас байхгүй. Тэгвэл хоёулаа бэлтгэл хийжсэн зааланд чинь очиод За тэгээ зааланд л орж заалаа үзүүлье. за тэгээ зааланд нь орж үзье тийм ээ. За. За энэ одоо бэлтгэл хийжсэн заалуу анхны. Тий, бэлтгэл хийн, сакс тоглоно, өмүүлнэ. Дасал болсон газрын маань нэг байна да. За яг бэлтгэлийн тань дивжи хаана байсан бэ? Дивжи одоо энэ уртлын өрөөнд хураалттай байдаг. Тэгээ өөртөө ирээд гаргаж ирээд тэр хойгуур дивсээд тэгээ бэлтгэлдээ орд. За ер нь өвөл их хүтэн байдаг гэсэн 7 хоногт ер нь зааланд хэдэн цагийн өнгөрөөдөг вэ? Хичээлээсээ илүү өнгөрөөдөг байсан уу? Илүү өнгөрөө шүү. 7 хоногт бүтэн сайнд намрын тэгэл бүс өдөр нь энэ зааланд л тэгээ тий байж. За одоо түрүү нөгөө үзэгчтэй юм үзүүлнэ гэсэн тий хоёлаа торгуулийн шийдэлтийг шийдүүлж үзүүлэх үү? 5 шийдгээс хэд орох нь үзэх үү? За тий. За тэгье. За. Үзэгчдээ авьяасаа үзүүлнэ гэж амласан ёсоор бид сургуулийн биеийн тамирын заалыг зорьсон. Энэ заал нь дэлхийн аврах хичээлээсээ илүү их цагийг зарцуулдаг байсан байна. Ойрд бэлтгэл хийгээгүй. Гэхдээ ямар ч байсан шидэд үзье гэд аврага торгуулийн шийдэлтийг 5 удаа гүйцэтгсэн. Сургуулийн сагсны шигшээд байсан аргагүй харагдаж байлаа. 3 бөмбөн шулуухан орсон бол үлдсэн 2 бөмбөнд бидний хэлж заншснаар тоогоо угаагаад гарчиж байна лээ. Үзэгчдээ та бүхний харж байгаа энэ жижиг заалнаас дэлхийн хэмжээний бүх Монгол Улсын гавьяа тамирчин Соронзон болон Батцэг төрөн гарсан Архангай аймгийн Хашаад сумын 10 жилийн дунд сургуулийн энэ заалтай анх
волейбол саксны секцээр хичээлж хувь заяагаа холбож байсан бол хожимд чөлөөт бүхийн секцэнд орж энэ заалнаас энэ зааланд бэлтгэлээ гэж 7 хоногт хичээлээсээ илүү их цагийг зарцуулж байсан авраг өнөөдөр дэлхийн хэмжээний бүх болсон байна. За ингээд нэвтрүүлгийн маань цаг ер нь төгсөх болж байна. Үзэгчтэй хандаж юу гэж хэлгөө манай 18 зураг нэвтрүүлэгт маань ингээд оролцоод багахан хугацаанд ч ихсэн 10 жил анхны тэмцээнд оролцож байсан үе дэлхийн авраг гэд нэлээд олон дурсамжаа эргээд сэргээчихлээ. За тэгээ эцэст нь үзэгчтэй хандаж юу гэж хэлэх вэ? За энэ нэвтрүүлэг бол бас гоё нэвтрүүлэг бай. Би бас орчихгүй байх санаа бол байсан. Нэлээд зогтчихсэн юу ер нь. Бүр ингээд араас нь хөөцөлцөөр хашаад сумд ирж ижил барьж авлаа. Харин энэ гоё нэвтрүүлэг байна. Дурсамж сэргээсэн хөгжилтэй гоё нэвтрүүлэг байна. За тэгээд үзэгчтэй хандаад ер нь мэдээж олон үзэгч маань өөрөөсөө олимпийн авраг болоосай гэж хүсэж хүлээж суугаа. За Монгол ард түмнийхээ итгэлийг алдахгүй бэлтгэлээ сайн хийндээ. Их тийм өөрийнхөө олон хүмүүс хэлжсэн л да даруухан инээмс гэсэн. Ер нь их даруухан айгүй тийм иршүүд гүжирмэг гэхдээ айгүй тууштай гэж хэлжсэн. Өөрөөс нь их тууштай зан чанарыг олж хардаг гэж хэлжсэн. Тэгээд өөртөө олимпийн авраг болохыг хүсэн ерөө монголчуудынхаа улам илүү сайхан амжилт гаргаж Монгол эх орныхоо нэрийг өндөрт өргөөд олон монголчуудыгаа баярлуулаарай гэж хүсье. За баярлалаа. Бидний нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Хүүхэд нас 10 жил анхны тэмцээн дэлхийн авраг гэд дурсамжтай мөч бүхнээрээ манай телевизтэй хамтайлсан Монгол Улсын гавьяа тамирчин чөлөөт бүхийн дэлхийн авраг Баццэг бидний гэрээсээ өдөж өгсөн. Энэ жилийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээний үеэр дэлхийн авраг цолыг 8 дахь удаага хүртсэн Японы Саори Йосида манай аврагыг 4 жил барилцсныг нь дуулаад би 3 настайгаа чөлөөт бөхөөр хичээллэж 21 настайдаа анх удаа дэлхийн авраг болж байсан. Энэ Монгол охин үнэхээр гайхалтай гэж дуу алдсан байдаг. Тамирчин хүнд байх ёстой төвчээр хатуужил хинээс ч айж имээдэггүй зоримог чанар Баццгийг өнөөдрийн амжилтанд хүргэсэн. Дэлхийн авраг боллоо гэд өөрчлөгдсөн зүйл байхгүй. Харин ч хариуцлага улам их нэмэгдэж байгааг мэдэрч байна гэж ярих. Залуухан аврагта нийт үзэгчдийн өмнөөс олимпийн авраг болохыг хүсэн ерөөё. Үзэгчдээ энэ удаагийн 18 зураг нэвтрүүлгийн анхны дугаараар Монгол Улсын гавьяа тамирчин дэлхийн чөлөөт бүхийн авраг соронзон болтын Баццэг урагдж оролцлоо. Дараагийн нэвтрүүлгээр эргээд уулзъя. Баяртай.